Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургууль дээр олон улс орон судлалын докторийн зэрэг хамгаалах горилж бичсэн судалгааны ажлаа танилцуулах болно. За, миний судалгааны ажлын сэдэв бол Монгол улсын 3 түвшин бодлогодох Монгол-Туркийн харилцаа хамтын ажиллагаа судалгаа дүн шинжилгээ гэсэн сэдэв байгаа. За, судалгааны ажлын танилцуулга өнөөдөр би та бүхэнд 4 ерөнхий хэсэгт хуваан танилцуулна. Нэгдүгээр бол судалгааны ажлын маань бүтэц, судалгааны ажлын зорилтууд, за мөн энэ судалгааны ажилд ашигласан их сурвалж хэрэглэгдэхүүнийхэн талаар танилцуулна. Дараагийн хэсэгт болохоор энэ сэдвийг сонгох болсон үндслэл, энэ сэдвийн судлагдсан байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулна. Гуравдугаар хэсэгт болохоор энэ сэдвийн судалгааны ажлыг хийхэд баримтлсан гол амал арга зүйн хэсэг. За мөн энэ судалгааны ажлын шинэлэг тал юу байсан талаар та бүхэн танилцуулна. За сүүлийн буюу 4-р хэсэгт болохоор судалгаанаас гарсан судлаачийн гол дүгнэлтүүдийг хураангуулан танилцуулна. За миний судалгааны ажил бол дараах бүтцтэй удирдахал 3 бүлэг дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр бүлгээ бол гадаад бодлогын шинжилгээ ба Монгол улсын 3 түвшин бодлого гэж нэрлэсэн. Хоёрдугаар бүлэг маань болохоор Монгол-Туркийн иж бүрэн түншлэлийн харилцааг Монгол улсын 3 түвшин бодлогын үүднээс шинжлэх нь гэж томьёолсон байгаа. За судалгааны ажлын 3-р бүлгээ болохоор Монгол-Туркийн хоёр талд харилцаа хамтын ажиллагаа үр дүн, тулгамдсан асуудал, боломж гэж томьёолсон байгаа. Ингээд судалгааны ажлынхаа дүгнэлт хэсэгтээ болохоор гол дүгнэлтүүдэд хураангуулан томьёолсон байгаа. За миний судалгааны ажлын гол зорилго бол гол хэсэгт байгаа бүх 8 Турк улсын Төв Аз чиглэсэн бодлогод манай Монгол улс ямар байр суурь эзэлж байна. За мөн манай Монгол улсын 3 түвшин бодлогод Турк улсын эзлэх байр суурь 1960 оноос хойш 2 орны хооронд үүссэн дипломат харилцаа хамтын ажиллагааны үр дүн юу байгаа гэдгийг, онцлог нь юу вэ, мөн чанар нь юу вэ гэдгийг бодлогын судалгааны үндсэн дээр судалж дүн шинжилгээ гэсэн юм үндсэн зорилготой. За энэ зорилготой хүрэхин тулд бол дараах 4 зорилтыг төвшүүлсэн байгаа. Юуны өмнө нэгдүгээрт Монгол улсын Туркийн Төв Азийн бүс нутаг чиглэсэн бодлогот ямар байр суурь эзэлж байгаа юм бэ? Онцлог нь юу юм бэ гэдгийг гаргаж ирэхийг зорьсон. За дараагийн гол зорилт маань болохоор манай Монгол улсын 3 түвшин бодлогод Турк улс ямар байр суурь эзэлж байгаа юм? Онцлог нь юу юм? Мөн чанар юу вэ гэдгийг илүү тодорхойлж харахыг зорьсон. За тэгээд өнгөрөх 50 жилийн хугацаанд дипломат харилцаа тогтоосон 1969 оноос хойш хугацаанд 2 орны харилцаа хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа юм? Өнөөгийн байдал ямар байна? Цаашдын төлөв байдал, хандлага ямар байна вэ гэдгийг бол дүн шинжилгээ хийхийг зорьсон. Ингээд энэ 3 ажлынхаа үндсэн дээр бодлогын зөвлөмж боловсруулах гэсэн дөрвөн дэх зорилтыг төвшүүлсэн байгаа. За тэгээд судалгааны ажилд маань бол гол их сурвалж хэрэглэгдэхүүнийг бол дараах 4 хэсэгт хувааж болно. Хамгийн гол судалгааны ажлын маань хэрэглэгдэхүүн бол гадаад харилцаа, гадаад бодлогын дүн шинжилгээнд хамаарах хууль эрх зүй, бодлогын болон улс төр дипломатын үндсэн баримтчгууд бол судалгааны ажлын маань гол их сурвалж болсон. За үүн дээр нэмээд олон улсын болон үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлууд, эдгээр тавигдж хэлэлцэгдсэн итгэлүүд, эрдэм шинжилгээний өгүүллүүд, за мөн олон улсын болон үндэсний хэмжээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн судалгаа, тайлан мэдээлэл бол бас гол их сурвалжийн нэг болж ашиглагдсан. За үүн дээр мөн статистикийн болон бусад лавлагын шинж чанартай мэдээллүүд бол түлхүү ашигласан. Энэ дээр бол Монгол улсын үндэсний статистикийн хорооны мэдээллийг бас ашигласан. Туркийн талаас бол Туркийн статистикийн институт, за мөн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлөөс гаргадаг аль биесны статистик мэдээллүүдийг бол түлхүү ашигласан байгаа. За эдгээр мэдээллүүд их сурвалжаа бол Монгол, Турк, англи хэл дээр түлхүү ашигласан. Яг нь их сурвалжийн хувьд бол Монгол хэл дээр их сурвалж маань илүү түлхүү, англи, турк хэл дээр их сурвалжууд бол харьцангуй цөөн байгаа боловч бас ашиглах боломжтой сурвалжууд бол нэлээд байгаа. За тэгээд дараагийн гол танилцуулах хэсэг бол сэдвийг сонгох болсон үндслэл байгаа. Энэ сэдвийг сонгох болсон 3 гол үндслэл байна. Хамгийн нэгдүгээрт бол Турк улс бол Евразийг дамнан оршдог газар зүй геополитикийн маш чухал байрлалд оршдог улс байгаа. 83 сая хүн амтай, 20 бүлгийн гишүүн, за үндсэн хуульд ардчилсан, гэхдээ исламын ертөнцид маш нөлөө бүх юм улс, бүгд найрамдах засаглалтай улс байгаа. Нөгөө талаас Турк улс бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын яриа хэлэлцээний түн шуран байгаа. Мөн Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банк
бол идэвхтэй гишүүн Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаатай мөн идэвхтэй хамтардаг. Энэ олон улсын байгууллагуудтай сүүлийн жилүүдэд харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж улс орныхоо хөгжилд тэр дундаа дэд бүтэц тээвэр логистикийн салбарт бол маш их хэмжээний бүтээн байгуулалтууд хийж чадсан бүс нутгийн бол нөлөө бүхий туулгч учраас энэ улсын гадаад бодлого тэр дундаа Төв Аз чиглэсэн гадаад бодлогыг сонгон судлах нь бол шаардлага байна гэж үзсэн байна. За хоёр дахь гол үндэслэл маань болохоор 2011 онд Монгол улсын гадаад бодлогын шинжилсэн үзэл баримтлалд бид Турк зэрэг өрөнд орны улс холбоотой 3 түвшин бодлогын хүрээнд түншлэгийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заасан байна. Энэ бол энэ судалгааны ажлыг сонгон судлах гол үндэслэл маань болсон мөн. За дараагийн гол үндэслэл бол Монгол-Туркийн харилцааны асуудлыг олон улс судлалын шинжилгээ ухааны яг бодлогын шинжилгээний аспектээр судалсан судалгаа харьцангуй бага. Тиймээс энэ салбарын энэ чиглэлийн судалгаанд бас өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн ийм шаардлага байна гэж үзсэн учраас энэ сэдвийг сонгож судалсан багмаа. За дараагийн хэсэгт бол сэдвийн судлагдсан байдлын талаар та бүхэн танилцуулъя. Яг 1950-аас 1970-аад оны хооронд бол манай хоёр орны хоорондын харилцаа хамтын ажиллагаа түлхүү хөгжсөн салбар бол түүх археологи, ухсаатны зөв хэл шинжилгээний салбарын судалгаа хамтарсан төсөл хөтөлбөр бол түлхүү хэрэгжижсэн байна. За үүний дараагаар бол боловсрол, шинжилгээ ухаан, соёл, аялал жуулчлалын салбарын судалгаанууд бол түлхүү хөгжиж гисэн. Гэхдээ энэ салбарын судалгаа хамтын ажиллагаа бол манай улсад Улаанбаатар хотод Туркийн элчсэдийн ам 1992 оны үе таалгаа нээсэн. За мөн Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааны агентлаг гэж байдаг ТИКА байгууллагын төлөөлөгчийн газар манай улсад үйл ажиллагаа явуулж ирсэн тэр цаг үеэс буюу 1990-ад оноос энэ салбарын судалгаа хамтын ажиллагаа бол маш их эрчимтэй хөгжсөн байдаг. За харин эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлийн судалгаа бол манай хоёр орны хоорондох харилцаа хамтын ажиллагааны хүрээнд харьцангуй бага өндөгдсөн юм сэдв байна. Харин 2011 оноос хойш бол 3 түвшин бодлого улс төр дипломатын харилцааны чиглэлийн судалгаанууд бол түлхүү хийгдсэн байнамаа. За энэ судалгааны ажлыг хийхдээ гол баримтлсан онол арга зүйн хүрээ маань юу байсан бэ гэхээр нэгдүгээрт бол орчин үеийн олон улсын харилцааны неожалист онолын хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэсэн байгаа. За мөн судалгаандаа бол яг нэгдүгээр бүлэг буюу гадаад бодлогын шинжилгээ гэдэг хэсэгтээ бол пост позитивизм, рефлективист онол хандлагын зарим арга зүй аргачлалыг бол баримтлахыг зорьсон. За зөвхөн судалгааны түгээмэл аргуудыг мөн түлхүү ашигласан байгаа. Үүнд бол шинжилгээ ухааны танин мэдхүй ерхий аргууд, эмпирик харьцуулалтын аргууд, SWOT болон PESTL шинжилгээний аргуудыг ашигласан. За мөн дээр 3 түвшин бодлогын үүсэл хөгжил уламжлалын талаарх судалгааны хэсэгтээ бол түүхэн харьцуулалтын арга болон логик аргуудыг бол түлхүү ашигласан байгаа. За мөн миний судалгааны ажлын шинэлэг тал бөгөөд ач холбогдлыг бол дараах 3 хэсэг томьёолон тайлбарлаж болох юм. Ер нь орчин үеийн Монгол-Туркийн харилцаа хамтын ажиллагааны явц ойрын төлөв байдлыг яг бодлогын судалгааны түвшинд харьцангуй бага хүндсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ миний хийсэн судалгааны ажил бол энэ чиглэлийн судалгааны ажилд бол тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах, цааш судлах, судалгааны чиглэлд бас санаа өгөх ийм шинэлэг талтай ажил болсон байгаа. Хоёрдугаарт бол бүгд найрамд Турк улсын Төв Азийн бодлогот манай Монгол улс ямар байр суурь эзэлж байна? Монгол улсын 3 түвшин бодлогод Турк ямар байр суурь эзлэх үү? Ямар онцлогтой бусад улс орнуудаас ямар онцлог шин чанартай байна вэ гэдгийг тодорхойлж гаргаж ирэхийг зорьсон. За тэгээд одоо байгаа хэрэгжиж байгаа иж бүрэн түншлэлийн харилцааны маань зорилго биелж байна уу? Үйл явц нь ер нь бодлогын шинжилгээний судалгааны хувьд хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийсэн маань бас энэ талын шинэлэг талын судалгаа болсон байгаа. Тэгээ эдгээр судалгааныхаа онцлог талууд дээр үндэслээд дүн шинжилгээ хийгээд бодлогын зөвлөмж гаргах гэсэн ийм зорилтууд төвшүүлсэн энэ судалгааны маань гол шинэлэг тал болж гарч ирж байгаамаа. За тэгээд дараагийн хэсэгт бол одоо энэ судалгаанд гарсан гол дүгнэлтүүдэд та бүхэнд товч танилцуулъя. Хамгийн нэгдүгээрт бол энэ 3 түвшин бодлогын үзэл баримтлал зорилго зэрэг за хэрэгжилтийн байдлыг дүгнэх арга зүй аргачлалыг бол цаашид үргэлжлүүлэн судлах зайлшгүй шаардлага байна гэж дүгнэж байгаа юм. Энэ чиглэлийн судалгааны ажил бол ерөөсөө эхлэл төдий байна гэж үзэж байна. За дараагийн гол дүгнэлт нь бол Турк улс бол манай Монгол улсыг
3 дахь хөрш гэж харахаас гадна түүхэн харилцаатай ийм хөршөө гэж үздэг Турк улсууд Туркийн талаас. Тэгэхээр ер нь бол Төв Азийн бүс нутагт байгаа бусад бүгд найрамд улсуудтай харьцуулахад Турк Монгол улсын хоорондох харилцаа илүү онцлог шинж чанартай түүхэн уламжлал дээрээ суурилсан ийм харилцаа байх ёстой гэж ер нь Туркийн талаас үздгийг бол судалгааны шинжил материалууд дээрээс харж болно. Сүүлийн үед бол Туркийн одоо гадаад бодлогын үзэл баримтлалд шинэ Аз санаачлаг гэдэг шинэ ийм үзэл баримтлал түлхүү яригдах болсон. Гадаад бодлогын үзэл баримтлал болон одоо засгийн газрын түвшинд өндөр дэд хэмжээний уулзалт ярианууд дээр энэ чиглэлийн мэдээллийг түлхүү ярих болсон. Энэ шинэ Аз санаачлагыг хэрэгжүүлэхэд Монгол улс бол Туркийн дорны хөрш байж болох юмаа гэсэн ийм дүгнэлт санааг бол Туркийн судлаачид ялангуяа сүүлийн 2013 оноос хойш одоо эрдэм шинжилгээний хурал зөвлөгөө эрдэм шинжилгээний хүүлэл нийтлэлүүдээр бол энэ санааг бол нэлээд их дурдж байгааг бол дүгнэлт харж болно. Дараагийн гол дүгнэлт хэсэг маань болохоор энэ бүс нутгийн нөлөө бүхий тоглогч геополитикийн улан газар зүйн чухал байршилтай энэ улсын одоо бүс нутагт үзүүлэх нөлөө үүрэг хүч нөлөө нь бол улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн энэ улстай бол хоёр талын харилцаагаа улам эрчимжүүлэхэд бол тусгайлан анхаарч судалгаануудыг илүү сайжруулах шаардлагатай гэж харж байгаа. Одоогоор бол манай хоёр орны хоорондын харилцаа хамтын ажиллагаа бол ижбүрэн түншлэлийн түвшинд байгаа. Цаашид энэ түншлэлийн харилцаагаа дээшлүүлж стратегийн түншлэлийн шатанд хэмжээнд хүрэхэд бол зарим нэг тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Эдгээр тулгымцсан асуудлуудаа шийдвэрлсэний дараа стратегийн түншлэлийн харилцааг бий болгох тухай илүү нарийн төлөвлөсөн үйл ажиллагааны дарааллын дагуу явах ёстой гэж үзэж байгаа. Эдгээр тулгымцсан асуудлуудыг бол бас дараах 3 хэсэгт хувааж болж байгаа. Хоёр орны хооронд одоо харилцааны түншлэлийн харилцаагаа ахиулахад тулгамдж байгаа гол асуудлыг бол дараах 3 хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт манай хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа бол хангалттай түвшинд хөгжөөгүй. Энэ нь бол газар зүйн хасагдмал байдал, тээвэр логистикийн хүндрэлтэй бол шууд холбоотой байдаг. Дараагийн нэг хүндрэлтэй тулгамдсан асуудал бол аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын харилцаа болон иргэд хоорондын харилцаа бол төдийлөн хөгжөөгүй, бас л эхлэл төдий байна гэж үзэж байгаа. За дээрэс нь бодлого төлөвлөлт, төслүүдийн судалгаанд тооцоо, шинжлэх ухааны үндэслэлийг хамтран боловсруулдаг, хамтран ажлын хэсэг байгуулж ажилладаг, нэгтэлдэг тийм одоо практик ажил тутмаг байгаагаас шалтгаалсан асуудлууд маш их байна гэж харж байгаа юм. За ер нь бол сая дээр дурдсан хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа бол өссөн түвшинд хүрэхгүй байна гэдгийг бол энэ үснэгтэн дээр байгаа үндсэн үзүүлэлтүүдээс харагдана. Хоёр орны хооронд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд 2006 оноос 2018 оны 2 дугаар хагасны хооронд ямархан өсөлттэй байгааг энэ үснэгтэн дээрээс харж болно. Монгол улсаас экспортлж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл хэмжээ бол маш бага. За Турк улсаас манай Монгол улс руу экспортлж байгаа бараа бүтээгдэхүүн бол яг 2011 оноос бол харьцангуй нэмэгдэж байгаа болж буцаад 2015 оноос уур хандлагатай болж эхэлж байгаа. Энэ бол хоёр талын худалдаа эдийн засгийн харилцаа бол маш хангалттай түвшинд байгааг харуулж байгаа. За дараагийн танилцуулга үснэгтэн дээр бол Турк улсаас манай Монгол руу импортлж байгаа барааны талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд байна. Барааны нэр төрөл, тэгээ хэмжээ, нийт одоо үн өртөг харуулсан. Харин манай Монгол улсаас Турк улс руу экспортлж байгаа бараа бол маш хязгаарлагдмал. Ерөөсөө 4 нэр төрлийн бараа. Тэгээд хэмжээний хувьд маш өлөмж бага байгааг энэ үсгтнээс харж болно. За мөн түншлэн манай Монгол улс Турк улс хоёрын хооронд худалдааны харилцаа харьцангуй бага хөгжиж байгааг харуулах дараагийн нэг жишээ бол энэ үснэгт байна. Монгол улсад Оросын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал улсаар харуулж байгаа. Энэ дээр бол яг Америк нэгдсэн улс, Япон, бүгд найрамд Солонгос улс гээд Монгол улсын шинжилсэн гадаад бодлогын үзэл баримтлалт 3 дахь хөршөөр тодорхойлсон улсуудтай харьцуулахад Турк улс одоо хамгийн доор нь байгаа буюу 2012 оноос 2019 оны хооронд бол Турк улсын одоо шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм хувь хэмжээ бол бусад 3 дахь хөрш орнуудтай харьцуулахад маш бага байхгүй шахуу юм байгаа нь бол энэ үгснэгтнээс харагдаж байгаа маа. За тэгээд энэ судалгааны ажлаа хийхэд бол ном зүйн хувьд бол улс төр гадаад бодлого, эрх зүйн бодлогын баримт бичиг, нэг сэдвт болон хамтын бүтээл, эрдэм шинжилгээний үйл зэрэг багцсан нийт 123 материалыг бол Монгол, Турк, англи хэлээр судалж ашигласан байгаа. Эдгээрээс бол 200 гаруй удаа ишлэл зөвлөлт авсан.
За мөн 2 шигтгэн оруулж өгсөн судалгааны ажилдаа 6 зураг 15 өснөгт англи хураангуй зэргийг бол бас мөн судалгааны ажилдаа авсарсан байна. За цахим их сурвалжийн хувьд гэх юм бол манай Монгол улс болон Бүгд найрамд Турк улсын засгийн газрын байгууллагуудын албан ёсны цахим их сурвалжуудыг ашигласан мөн олон улсын байгууллагууд судалгааны хүрээлэнгүүд за мөн их сургуулиудын дэргэдэх think tank-ууд болон их сургуулиудын албан ёсны цахим хуудсан дээр байгаа мэдээллүүдийг бол яг албан ёсны цахим их сурвалж гэж ашигласан байгаа. За баярлалаа.